дууг анх сонсноос хойш би яг хэрвээ гадаад хүмүүс надаас Монгол дуу асуух юм бол би энэ дууг сонсуулна гэж амьдралынхаа турш энэ асуултыг хүлээж ирсэн байхгүй юу. Тэгэл би бүр yes надад нэг дуу байна. Тэр дуу маань болохоор За сайн бацхан манайхаа. За одоо шууд л хоолойроо орцгоё. За өмнөний 7 хоногийн анги ингээд дуусахад яг ингэжсэн шүү дээ. Бусад багууд нь ингээд бүр яг ингээд за дайраад манайхаа ингээд бүр яг ингээд хахад ингээд манайхаа орхон баяр найзтай гэсэн чинь тэг яваал үзье. Тэгээд дууссан шүү дээ. Тэднэрээс ингээд гэтэ яг өмнөний 7 хоногт ер нь бол хүлээж авахтай ер нь бол Монгол үлчих байх, Австрали хасагдах байх гэсэн хүлээлттэй би үл ер нь л үтсэн. Яа тэгвэл нөгөө нэг одоо оролцож байгаа оролцогчдоос нь болоод за тэгээд дахиад би нөөц дээр тэмдэглэж авсан юмнуудаа харж ярих. Нөгөө нэг Монголын урс төрчдөөс хэн бэлээ нөгөө би нөгөө кино үзэж байхдаа тэмдэглэл хөтлөж үздэг гэдэг шиг би үзэж байхдаа бүр яг ингээд дан ингээд тэмдэглэл хөтлөж үзээд байгаа юм аа. Эхний анги хэлсэн чинь бас яг монголчууд аюу ингээд тайван. Угаасаа тэр чинь 100 тойрог гэдэг чинь аюу тайван явж үтсэн. Тэр нь ч яг үндэ бол бас яг зүг тавтдаг байсан гэж би бодож байгаа. Тэрийг цааш та бүгдээрээ ярина зэ. Тэгэнгүүт ингээд бусад багийнхан Монголын баг яг л салхинд гарч байгаа юм шиг харагдаж байна. Айгу ингээ хөөхөн заяа. Тэр нэг айгу гоё сонсоход маш гоё. Эхлээд яг нөгөө нэг тэр чинь 10 тойрох байсан бол энэ чинь дараад гэж дайрна штэ. 100 болохоор эхэндээ яг ингээ нөгөө нэг ядрахгүйгээр аль болох зогсохгүй. Гэтэ ядрахгүй байх тактиктай гэж ярьсан ш. Тэр нь яг зөв. Тэгмүүд яг ингээд хэсэг ингэж явж байгаа сүүл рүү манайх ингээ хурдаа нэмсэн штэ. Тэгмүүд ингээ хурдаа нэмэрээ гэд манайх нэмж болж байгаа байхгүй. Тэгмүүд бусад багийнхан аль хэзээ ингээ ядарсан, ер нь ингээ ядраад эхэлсэн. Юу хурдаа нэмэх хуц гэхээр ингээд хөл гарна ингээ ядраад эхэлсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үл ер нь ерөнхийдөө том зургаараа бол айгу зүг тавтдаг байсан гэж би бодож байгаа. Угаасаа би бодоод байх ч байх тий би ер нь боддог юм би. Угаасаа харсан штэ бид нар зүг тавтдаг байсан. Тэгээд хажуунаас дэмжиж байгаа Японы баг айгу хөрхөмс. Өмнөний 7 хоногч одоо ингээд хүмүүс чинь тэр даяараа японочдод баг үзээд ядчихлаа штэ муу сайн лөөрчэд үхээсэ гэл. Тэгэхээр чинь энэ дугаар дээр бол японочдод бүгдээрээ айгу дуртай болчлоо. Тэгэхээр ер нь бол японочдод ингээд монголчуудыг ингээд дэмжээл. Тэгэл жуудогийн хөөч гэх манай Хашимото ах. Гэт манай нөгөө Японы эд гэж би ярьсан штэ. Тэгэхээр чинь бит хоёр ингээд яг би нэг тэгдэг би нэг харахаар би үл даа ингээд эй Хашимото гэж дууддаг зав. Нэр нь шал өөр нэртэй. Ягаад ч юм энэ physical show-наас би ингээ бусад багийн оролцогчдоос хамгийн нэрийн тогтооцсон ахын нэр за. Хашимото гэдэг айгу ингээ гоё. Тэгээд би нэгж дуудаад хай гэд. Би Япон хэл мэдгүй тэр ингээ монгол хэл мэдгүй учраас бид хоёр зүгээр энэ тоглоом шоглоом хийж байгаа ямар нэг тийм шоолж болсон юм байхгүй заяа. Тэгээ яг тэр шиг бид тэр хоорондоо тэгж одоо хичээлийн голоор тэгж ярьдаг байсан. Тэгээ жуудогийн хөч гэд манай Монгол багийг дэмжиж байгаа юмс айгүй хөөрхөн. Тэгэл угаасаа ах дээрээс янзэн ингээл манайхыг дэмжиж байсан шүү дээ. За тэгээ байж л Австралийн багийнхан ер нь л ингээд цуцаж эхлэв. Гэтэ сансныг бодоход тэр хоёр эмэгтэй оролцогч айгүй мундаг байсан. Ер нь нэлээд шазран хүүхэн гэдэг шиг шазран хоёр эмэгтэй байсан. Тэгээд яг ингээд байж хажуунаас нь хараад юм ярих чинь угаасаа л юм айгүй амархан шүү дээ. Тэр шиг амархан юм байхгүй. Тэгээд нөгөө нэг хажуунаас нь харж байгаа Австралийн багийн нөгөө маа юм зигзаг үстэй тогон цохилсан юм шиг үстэй найз ингээд чи ингээд хажуу тийшээ шах ийшээ ингээд боол тэгсэн дээр байна гэдэг ингээд хэлээдсэн шүү дээ. Тэгсэн чинь маа нөгөө нэг ихч угаа болохгүй ах чинь бүр яг тэр үл ингээд үнээр хүү ингээд хөл дээрээ тогтож уршаа алах хизээ хажуунаас чи ингэдэг гэдэг ах чинь амар ядаргаатай дээ шүү дээ. Тэгэл бүр яг ингээд хуц чадахгүй ах чинь олон юм хажуунаас хуцаад ах ингэсэн шинжтэй ихч бүр ингээд ууралсан зав тэндээс үл яг ингээд мэдэрсэн. Тэгээд хажуунаас нөгөө маа өсөрдөг найз ингээд зүгээр уртхан анхаар. Тэгээ Солонгосын хувьд бол сайн байх нь аргагүй 3 багийнхаа хамгийн ингээд хүчтэй гэсэн 3 баг нь 3 гишүүн байгаа юм чинь. Тэгээ ер нь бол энэ хавжиг дараа бүгдээрээс үлнэрнэ Солонгос бол ингээд ер нь л жоохон ингээд ямар сэжигтэй юм бэ чи чинь гэмээр нэг тийм. Ямар сэвтэй юм бэ гэмээр нэг жоохон нэг тийм хөвдлүүд гараал исэн шүү дээ. Гарсаар аваад дууссан ер нь л. За тэгээ Солонгос бол нэг жоохон үл ойлгомжтой байсан. Тэгэнгүүт Австрали Монгол хоёрын орон гол тулаам нь өрнөж байгаа юм аа. Монгол Австрали хоёр яг ингэж урд тонорж явсаар агаад яг эцсийн дүнд яа тэр гэрэл хасдаг мэдрэмж ямар гоё юм бэ. Яг ингээд яг төсөлд өрхөд 4 тойрог илэрхээд Монгол 100 Австрали 96 гэж ялсан. Тэгэхээр 4 тойрог бүтэн яг зэрэгцэж явж исэн мөртөө 4 тойрог бүтэн төрүүлнэ гэдэг бол үнэхээр яг хурд хийж
гинт ингэж хурдалж ингэж чадсан байх. Хажуугаар дээр орхон баярыг ингээд хандаа түлхээч ээ гэдэг байдаг нь айгүй гоё зөө. Манайх ингээд зүгээр ингээд ярьцлага өгч мөх тэмцээ эхлээг байгаа үед бол ингээд амар тайван. Чийл гай гэдгэн зөө бүр ингээд яасан ч яах вэ гэж байж байгаа. Яг тэмцээний голоод болон инх харгалах төвчээртэй хандаа түлхээч гэж мөн яг нэг тэмцээний үеэр бол манай хүн баяр нэг тийм стресстэй нэг тийм айлын хөөхтэй штэ нэг тийм зан гарч иржсэн. Тэгээд яалч юу ингээд яг болохоор нэг мэдрэгтэй байсан л гэсэн л дээ. Тэг үнхээр мундаг байсан. Уйлсан шүү дээ. Та нар бүгдээрээ л уйлсан баг те. Би яг ингээд бүгдээрээ ингээд суугаал уйлал. Илэрч манайч бас хоёр эмэгтэй оролцсон байгаа. Тэгэл манай ажиагч ингээд том биетэй ингээд бүх хүн Монголын багийн том биетэй эмэгтэй гэж тэгээд байгаа болохоос энэ чинь эмэгтэй л хүн шүү дээ. 2000 онд хойсон санагдах юм надтай ч ясуу. Үнхээр мундаг. Тэгэл нөгөө баярлагын дээрс үгцмээс хүмүүс ингээд бусад орныхны ам ингээд Чингис хаантай зүүрлээд байсан. Би чи эмэгтэй хүн шүү дээ гэд. Тийш дээ эмэгтэй хүн шүү дээ. Аль нэг хохныг бүр Чингис хаантай зүүрлээд хүчтэй байсан одоо майонезтэй юм буруу юу? Бит хоёр ингэж утсаж байна би биш шүү. Майонезын буруу. Тэгээ яг энэ зөвхрөө сууж байгаа зургийг хараад бол уйлсан. Тэгээ бүр ингэж амар гоё байсан. Энийг яг ингэж ивүүж тайлбарлах уу? Маш гоё мэдрэмж. Маш гоё мэдрэмж. За тэгээ Австрали хасагц ер нь бол Австрали маш хүчтэй баг. Тэгээ сүүл рүүгээ бол эхэндээ би яг хуу жоохон гэжсэн боловч сүүл рүүгээ бол Австралийн багийнхан нэг дургуулгээд байх юмгүй. Айгу мундаг. Бас хүчтэй хөдөл хүчтэй. Тэгээд одоо ахлагч махлагч юм бүрний би K-pop-ийн карьер хөөх гэж байхад ер нь жоохон хошин мэдрэмжтэй. Эдитэй үйл ярих юм байх уу? Эди орхон баяр хоёр л одоо инстаграмаар ингээ нэг пороногийн найзууддаг шиг хоёр бондоос юм ингээл. Тэгээ одоо ингээ харахад миний яг хамгийн анх энэ эднэр ингээд юу шүү гэсэн багууд яг ингээд финал руу ороод ирсэн. Япон, Солонгос, Монгол, Австрали, Турк яг энэ эдийг би анханасаа яг эднэрийг юу гаргаж ирсэн чи яг эднэр үлсэн. Тэгээд яалч юу гараа да. За тэгээд дараагийнх нь болсон. Тэр нөгөө нэг манай адын ангил нөгөө нэг physical Asia гэд ах нь хэлдэж шүү дээ. Йоо энэ ахын одоос сонсоод бүр айгаад байгаа. Тэр бүр яг үнэн заяо. Тэгэл нэг ийм хачин ийм дүрс гарч ирэл бүр амар тавтай. Тэр чинь нөгөө давуу ирэх болох тэмцээн гэхээр бас айгүй чухал. Бас хэрэгтэй юм болчиход байгаа. Тэгээд тэн дээр ингээд Google-ийн зам гараад ирсэн чи би шүүд shit. Тэр Солонгос. Манайх жоохон энэ бол манай давуу тал биш. Энэ бол Солонгосын давуу тал гэж би яг шууд бодсон. Яагаад гэвэл яг ингээд харахад манайх хүч мүч тиймэрхүү юм дээр ер нь давуу гэхдээ хурд гүйлт мүлдэх юм бол тийм давуу бол биш заяа. Солонгос энэ дээр айгүй давуу талтай. Яг л өмнөс сизнүүд дээр иймэрхүү гүйж мүдэг одоо season 2 дээр хамгийн ихний одоо давуу ирэх болох тэмцээн нь энэ юу байсан бэхгүй юу? Механик гэж жаад гүйлтийн зам. Энэ дээр гүйх тэмцээн байхад тэр Солонгосын багийн Амоти найзул бүр яг тавхайн гэрэлцээд бүр нохоош хурдан гүйдэг заяа. Үнэхээр хурдан гүйдэг. Тэгээ угаасаа дээрээс нь Солонгосын багийн гişүүдийг ингээ харангууд Амоти байна, тэр CrossFit гэдэг эмэгтэй байна. Тэгээд манай нөгөө Бондок найзаас бусд нь л ер нь л гүүндээ. Ер нь л гүүн. Юу гарав. Тэгэхээр энэ бол угаасаа би анханаас хараад зайл. Нөлөөр Солонгосын юм байна гэж бодсон. Тэгээд угаасаа ингээ гүүжааг нь харахад л Солонгос угаасаа шал илүү бүр хав илүү гүүж байгаа. Тэгээд дээрээс нь тактик нь бас гэрс ингээ солигдоод бай. Угаасаа ингээ амар хурд хийгээл тэгэл ер нь удаашарчтэй шүү дээ. Тийм баар тактик угаасаа зайн. Тэгээд угаасаа өгтлэн сайн байсан. Тэгээд энэ дээр Солонгос ялчгүй ялсан. За тэгээд давуу ирэх юм гэсэн чинь газрын зургийг хараад гэтээ би ингээд боцсон юм. Ямар шодрог бус юм бэ ингээд газрын зураг харна тэрэн давуу ирэх гэрэм би ингээд ямар нэгэн байдлаар одоо газрын зураг харчаад одоо ингэж ямар нэгэн байдлаар одоо явах ч юм аа тэгвэл энүүгээр нь ингэж явах юм бол арай ойрхон байх юм байна ийм замтай байх юм байна зэрэгсэн тийм давуу ирэх хөхөөр газрын зураг юм байна гэж бодож би ингээд шодрогоос гэж үзчихсэн байхгүй юу тэгсэн чинь яг тэмцээнийг харахад бол тэр нэг газрын зургийг харсан ч яасан ч байсан ч яасан ер нь хин тамаа байна гэмээр урш нэг тийм хэрэггүй юм байсан заяа тэгэл тэмцээнийх нь даалгавар нэг жоод ингээд финал руу дөхөх тусам улмал ингээд ойртоод нь штэ. Тэгэхээр ингээд надад бол ингээд ямар тэмцээн байх бол гэдг нь ингээд амар чухал. Надад бол би бүр яг өөр ингээд орох гэж зогсож байгаа юм шиг яж хат би тэгж орж үздэг байхгүй юу. Тэгээ тэмцээн байх ямар тэмцээн байх нь маш чухал. Одоо жишээ нь одоо сайн нэг гүйдэг тэмцээн дээр гүйж мөх тиймэрхүү тэмцээн байх нь аль нэг улсад нь аль нэг хүнд нь ялч ингээд давуу тал болцоод идэх хөө. Тэгэхээр би яа цусаараа тэгэл гэж одоо ямар тэмцээн байдаг л та гэж би бүр амар ингээд сандраад ингээд би бүр яг нөгөө Солонгосын багийн ахлагч ингээд стресстэй сууж байсан байхгүй юу. Хурдан хэлээ штэ яж хэлж өгөхгүй штэ. Даалгавар бол. Тэдгээр даалгавар бол. Даалгаврын нэр бол гэд ингээ байгаад байдаг штэ амар тамтай. Тэгээ суужсэн чинь манай орхон баярын байж байгаа тэр юу ч байсан яах вэ?
Муухай яах вэ? Үнэн 50. Тэгэл би тэрийг хараад нөгөө нэг амар санджижсэн чинь баха инээсэн тийм манай хүний байж байгаа сарын бүр нэг ихтүүтэй. Тэснээ дараа нь бас ингээд даалга Монголын багийн даалгавраа биелүүлэх гэдэг ингээд орж жоход санаа зовж байгаа зүйл хэвэл юу ч алгаа. Санаа зовсон зүйл алгаа. Бүр амар 50 яаж юм гоё 50 байх уу? Би болохоор яг тэр нөгөө солонгосын багийн ахлагчиг амар ингэж үздэг хүн байхгүй бүр ингэ стресстэй л бүр ингэ. Гэж майнаас зүгээр л нэг тэмээ шиг 50 бүр. Яасан ч яах вэ? Ямар тэмцээн байсан яах вэ? Гэхдээ хинтээ зүрсэлцсэн яах вэ? Бүр нэг үнэн 50. Тэр нь ч бас олон улсын хүмүүст үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээ би энэ 5 дугаар даалгаврын ингээд дүрм ингэж хийн тэрийг тэгнэ гэдгийг сонсож байхдаа бүр ингээд толгоор ихсэж би бүр юу нөө яан гिचүү яцагт ямар ч олон юм тэрийг тэгээс тэрийг тэгин гэсэн чи би бүр ингээд эхнээсээ эхлээд сүүл рүүгээ ингээд дуусах төгснө эхнээсээ яг юу гэж хэлсэн нэг мартаад ихсэн заяа би бүр ингээд өөрөө байсан бэл үе энийг яан гэсэн бэ амирлайтай олон дүрм мөрөмтэй тэгээ шууд ингээд энэ даалгавраа монголчуудын биелүүлснэг ингээд бодоход орж ирээл бүр их хөргөл ах зүгээр шууд манайхан ч угаасаа л хэрэг эзэлчлээсэн шүү дээ. Угаасаа л эзэлтгэлээсэн шүү дээ. Дээрээд эзлээд. Манайхан одоо ингээд айгүй гоё. Нэг тиймэрхүү хийлж ярьж юмнууд нь бүр үнэхээр хөвжөлтэй. Гоё. Дахиад тактик сайн байсан. Тэгээд ажлуудаа хуваарлалт тэр ил гол мусаар авирж гарах тэр маа яг зүгээр сүм пан. Би эхлээд үдчих байхдаа нэг солонгосыг ингээд за дараа нь арай үзээр. Гол нь монголоо үзэх тэгээд ингээд монголоо үзсэн байхгүй. Тэгээд тэгж яагаад ингээд шууд ингээд одоо тэр ачаага бүгдийг ингээд буулгаж хачаад ингэж түрж аваачаад тэгин бол маш зүг тактик мэн гэж би бодож үзчихсэн. Тэгээ манайх айгүй хурдан ичгшил болсон юм. Тэгээд тэр чинь нөгөө элсэн дээр түрнэ гэдэг чинь ачаатай нь бол гэж би бодсон. Тэгээ зүг тактиктай явсан. Тэгэл маа яг зүгээр тэр том хайрцаг мөртэй зүгээр ганцаараа ингэж авч маваал. Аархуу бүр ингэж бяртай юм чинь тэр ачаагаа ингэж буулгачаа дараа ингэ бусааж ажиж байхдаа маа орхон баяр нээс өмнөө сурцсан. Нөгөө ингэж тэгээ хойшоо ингэж давал шиддэг юм шиг бүр яг тэрж давал шидэж мэдчихэж байгаа бүр. Фантастик. Маш гоё. Одоо маа нэзтэй хамгийн юмаа тэгж шиддэг болсон бах оо. Гэртээ ч гэсэн. Гэсэн нөгөө нь хаалга эвдэх болсон чинь хүй манайх чи алаад байгаа юм шүү гэж бодсон. Ягаад гэвэл ингэ хит цохол юу н онгоцсон. Тэгээд яг ингээ хаалга ингээл эвдэл орж ирсэн чинь май адианэз. Ер нь л цансыг бодоход амар хурдан онгойлгочих болсон. Тэгээд ер нь байнга л гэртээ ингэж хаалга эвдэж орж ирдэг юм шиг л айгүй гоё амархан онгойлгоцсон. Монголч зөвөр байг гэртээ орж ирэхдээ гэрийн хаалга зөв эвдэж орж ирдэг юм байсан тий. Тэр шиг маш амархан байсан гэдэг санааг маш хөвжлөг илэрхийлсэн. Тэгээ манайхны өгч байгаа цаануудаа өгч байгаа ярилцлага марилцлагч гэсэн айгүй нэг тийм игдүүтэй дараахан хөгжилтэй энэ гурван яг ингээ хоршил заяа. Яг хөгжилтэй юм яриад байдیں۔ Би яг монгол хүн болохоор л нэг монгол хүнийхээ арин л инээн шүү гэд босон дээр нь ингээд шазуур цугаад ёо байгаад байгаа юм байхгүй шүү дээ. Гэтэ манайх үнэхээр хөгжилтэй. Тэгээ энэ дээрээс бас ажигласан бас нэг юм нь тэрийг ингээд түрж яхад ачаадаа тэрийг ингээд түрхтээ дуунаас нь ингэж дуунаас нь төрүүл илүү дээр гэдэг зөвхөн монголчууд л мэддэг юм байна. Гэдэг би яг энийг үзэж байхдаа анзаарсан. Тэгэл дуунаас нь бүр яг үнэхээр ингэж барьж аваад ингээд түлхчихэж ин хамаагүй одоо хойноос нь ингэж түлхчихсэн зүйл урд явж байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ дуунаас нь түлхэл тэрийг харахад би бүр яг Монгол омогшил би баг ингэ хөөмөлмөр санагдаад би янзхаамар санагдаад бүр ингэж баг ингэж бүр ингэж гин гоолох нэ бүр амар гоё мэдрэмжсэн. Мундаг. Тэгсэн чи болоогүй шүү. Дахиад байгаа шүү. Яг тэр нэг ингэж гүүрээ татхад гаргаж ирсэн манай тактик бол бүр үнэхээр гэтээ тэн дээр ингэж тэр чинь нөгөө цаг яваад байгаа учраас бас яг энэ үнэхээр яг зөв ажиллах тактикгүй гэдэг чинь бас аз турших гэж бас хэцүү байгаад бас ойлгож болохоор ингээд эндээс их хөргөл тэв нэгэн гэж хэлээд нөгөө талаас нөгөөдөл нүгүү гэд. Тэр яг орхон баяр тэр хоёрын ярьж байгаа нэг ингэж манай дүү битүү шиг заяа бүр юу яриад байгаа чи аягаа байгаа. Яахлаар би аягаа байгаа чи өөрөө шалаа байгаа гэж битэр манай дүү битэрлийг тэгж хэлэлцдэг байхгүй юу? Яг тэгж байгаа юм шиг тийм хэрүүлээсэн. Одоо энийг ороогохгүй яриа. Өөрөөр jalta. Чи ямар надад ихтэй юу вэ? За одоо энийг хэд ороогохгүй юу юм. За хоо. Тэгэл орхон баярын нөгөө айл ирэх хөөгчиг гэж хүмүүс яриад идэг. Шоолоод идэг өхөрдөд идэг нь бас яг энэ дээр харагдаад бүр юу яриад байгаа гэл. Яг манай дүү. За тэгээд яг тэр тактик ачин мод шиг юм а тэр уянаас үүрч байгаа ингээд доош нь
Дарах бол тэр үл үнэхээр би үл ихт тэр үедээ бодсон пүү ямар мундаг юм бэ? Ямар ингүүлгээ ухаан сайтай юм бэ гэж үл бодсон. Үнэхээр. Тэгэл яг энэ ингээд тактик болоод ажилласан чинь орхон баяр бүр ингээд наа чи яста гоё тактик байлаа. Өмнөний 7 хоногт ер нь нэлийн шоу гарснаас хойш ингээд орхон баярыг бусад улсын эмэгтэйчүүд ингээд нөгөө карашилж хэллээ мэхлээ гэл тэгсэн чинь хүмүүс тэгж яриадсан байхгүй юу. Энэ орхон баярыг ингээд Монголд наадмаар эмэгтэйчүүд ингээд эргэлзээр байгаа бүр эрхийн балаа болгоцсон байгаа ингээд тэгээд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь одоо бүр ингээд улс даяараа бүр голгоо байсан эмэгтэйчүүд эргэлүүлсээр байгаа энэ бүр айлын балаа өгчиг ирэх боллоо гэдэг хэлсэн байхгүй. Нэг тэр шиг ингээд орхон баярыг ярьж байгаа юм болгоно нь өгж байгаа яриа болгоно нь яг нэг тийм ардаа юм баатагны эможи тавьмаар юм ярьдаг. За тэгээд энэ тактик маш амжилт. Энэ дээр бол үнэхээр их давуу маш гоё гүйцэтгэл нэг төрлийн бас энэ чинь үзэж байгаа үзэгчтэй үр бараг үзүүлбэр үзүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд би нэг монгол хүн болохоор л ингээ худлаа буцаад байгаа юм биш үү. Ингээд нийтд нь одоо ингээ харахад Монголын маг л айгүй нэг тийм гоё үзэгчдэд үзүүштэй бүр ингээд гэмээр тийм гоё үзүүлбэр үзүүлж даалгавраа биелүүлж ирсэн юм шиг гүйцэтгэлтэй даалгавраа биелүүлж ирсэн надад санагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор ч олон улсын үзэгчд Азийнч биш өөр үзэгчд хүртэл Монголын маг ингэж илүү дуртай байгаад байгаа юм болов уу гэж би бас бодсон. Нэг энэ даалгаврыг үзэхэд илүү үзүүштэй манайх л байсан санагдаад байгаа юм да. Аль эсвэл би худлаа хуцаад байна уу хэлээд өгөрэй. Нэг Япон одоо за ингээл ачаануудаа ингээл хурж ирээл нөгөө нь хаалга ингэж түлхэж хонгоолгод дээр хаалга хонгоолж чадаагүй шүү дээ. Эхнийх дээрээ за бэлигээд. Тэгээд надаа яг ингээд нөгөө нэг тэр нэг хаалга хонгоолгож байгаа юм очиг юм аа. Босод багчмаар ингэж тэрж яагаад ингэж байгаа шүү дээ. Зөвхөн яваасаа л хэдмээр тэгэхээр Японууд яг зүгээр нөгөө нэг юм хоолчноос нь ингэж барьчаад ингэж савж ингэж цогцолоод байхад нь би ингэж жоохон гайхсан. Тэгээд юу нь за бэлээ дараа нь болоо ингэж ингэ бэлдсэн шүү дээ. Тэгээд тэгэж одоо зүгээр ингэж уяанаас савлуулж ингэж цохох яг ингэж барьж байгаад биеийнхээ өчид ингэж цохох чинь тэр нь хамаагүй мэдээж илүү байна шүү дээ. Тэгээ би бай найзууд яагаад ингэж оосорноос нь барьчаад ингэж нэг тийм өмхийн барьцав шиг ингэж байгаа юм бол гэж би бодсон. Тэгээд тэр хаалгач юм бол бусад хоёр баг нь шууд л юу нь айгүй амархан нийцсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр одоо маш нөгөө ноот нь одоо баг ингэ дэлхийд даяарыг илчүүлээд юм бол хүмүүс үтсэн хүмүүсвэл тэр хаяараа л хэрэлдэж байгаа сэдв, маргалдаж байгаа сэдв. Солонгосын баг бол яг ингэ нэг тийм яриад байх юм онцгой юм бол байхгүй. Ер нь бол ингэ дэг гэж явцсан. Тэгээд солонгосын баг жишээ нь тэр нэг хамгийн сүүлийн гүүрээ ингэж хаалгаа татаж ингэж хаах дээр солонгосын баг үнэхээр хурдан татсан байхгүй юу? Үнэхээр хурдан. Тэгмүүд Монгол болохоор тэн дээр чи ингэ нэлээд татаж үзээд хугацааг нь бодоод үзэнгүүт тэн дээр бас ингэж айгүй удаа хугацаа алдаад тэр нэг юм ингэж ороож дарж марж ингэж нэлээд хугацаа өнгөрсөн байгаад тэгмээс солонгосын баг худлаачгүй нэг 2-3 минут 1-2 минутанд баг татсан уу. Тэгээ хаацсан байхад Японы баг бараг ингэж 20 хэдэн минутаас эхлээл тэр хаалга татаж эхэлсэн байлээ шүү дээ. Тэгснээ 20 хэдэн минутаас бүр 60 минут хүртэл 40 минут тэрийг татаад дийлэхгүй байна гэж байх уу? Тийм амар хүчтэй зүрхтэй байна гэж байх уу? Японч бас ч гэж энэ финал хүртэл яваад ирсэн. Японы багч сайн баг байгаа шүү дээ. Тэгэхэд тэнд одоо жишээ солонгосаа дунджаар 2 минутанд тэрийг ингээд татчихад хахад Япон тэнд 40 минут тэрийг татаж дийлэхгүй байна гэдэг бол маш сонирхолтой заяа. Яагаад? Тэгээд солонгос ч бас ямар нэгэн монгол шиг одоо ямар нэгэн арга марга тийм хэрэглээгүй зүгээр л ингээд ингэж аал татчихсан шүү дээ. Тэгээд тэр Япон дээр одоо тэр хаалга малгал гацсан гэж байд юм уу? Эсвэл нөгөө нэг мэдгүй та тэрийг бол би 40 минут тэгэж татаад дийлэхгүй байхаг бол үнэхээр би ойлгох байгаа. Тэр та нар юу гэж бодож байна? За тэгээд энэ тэмцээн ямар ч байсан хэрүүлдэ уралдаа дуусаад бүгдээрээ ингээ орж ихэд бүр бүгд ер нь л нэг инээстэй. Манай монголчууд бол бүр нөгөө нэг айгүй мундаг ухаалаг тактик хэрэглээд ингээ ялцсан учраас нэг тийм та нар нэг тийм янз гоё арга хэрэглэж чадаагүй л ахтай. Маа яг бол бүр үнэхээр жаргалтай. Гэ яг тэгээ байжсэн заяо. Бид нар яаж хийсэн гэгээч гэж байгаа юм шиг. Тэгэл угаасаа бүтээрэл ер нь ингээ бив нэг анжаас эдгээр чинь арай 5 минутанд хийсэн биш үстэй гэмээр бүгдээр ингээ амар жаргалтай ингээд байгаад байгаа чинь хүнд бас нэг тийм гэмээр бидвэрч төрнөөдөө. Тэгмүүд Япон бишээ солонгос 17 минут 50 эдэн секунд 15 минут төлөө 17 минут төлөө. Тэгсэн Монгол болохоор 25 минут эдэн секунд. Япон бүр 1 цаг дотор ч амжаагүй ийм цагийн үзүүлэлтүүдтэй. Бүр бүтэн цаг ноцолдоод 40 минутын турш зөвхөн тэрнтэйг ноцолдоод дийлээгүй байна гэдэг үл айгуу сонирн баахгүй. Зүгээр яг ингээ удаан хугацаанд үргэлжлээд
бусад багуудтай ажиллах 30 минут 40 минут байсан бол одоо ингээд за гихсэн. Энд дээр үл амар нотой. Амар том асуултын тэмдэг. За тэгээд энэ дээр ямарсан Японы баг хасагдаад тэгээд өмнөд 7 хоногт ч ер нь нөгөө Японыг нөгөө ингэж баган тогтоотой тэмцээнээр Японыг ингээл булхайцсан хуурсан хуурамч хөлгөнүүд үхээсэй гэж бүр хүмүүс амар үзий ядчихсан шүү дээ. Тэгэл тэгснэ энэ дээр Япончууд ер нь л ингээл үгээ хэлээл бусад оролцогчтой өөртөө баярлаа гэл ингээл ёслол. Тэр нь бол айгүй нэг тийм гоё байсан. Тэгээд ялч мундаг байсан. Тэгээд энэ дээр тэр нэг жоохон зарим хүмүүсүүд нөгөө солонгосчууд бас японочдод дургүй болохоор ингээд японочдыг баг ингээд албаар ингээд хасчлаа гэж ярьж байгаа хүмүүс ч байсан. Тэгээд бид нар бол одоо юу ч мэдэхгүй аль жилийн өмнө болоод өнгөрсөн юм одоо бид нар юу мэдэх вэ манайхаа. Гэтэл бас л сонирхолтой. Нэг тийм гэмээр. За тэгээд финалд үлдчихлээ шүү дээ. Финал хүртэл явлаа. Вау, гайхалтай юм. Би ингээд нөгөө нэг энэ шоуны ингээд эхний анги засагдаж эхлэхээс өмнө ингээд Монгол тамирчдаас нэг нь ингээд за ингээд манайхаа ингээд уужуу 50 үзээрэй гэсэн утгатай пост бичсэн байсан санагд чинь. Тэгээд тэгэнгүүт тэр чинь ингээд нэг тийм уужуу 50 хүнцээрэй гэж чинь нэг тийм амжилттай яваагүй юм шиг ямар нэгэн байдлаар азгүй тохиолдол ингээд хасагдсан юм шиг нэг тийм мэдрэмж өгч байгаа. Үгүй юу эсвэл зөвхөн надад л үгээд байна уу. Тэгээд би тэрийг ингээд харчаад за ер нь л нэг тэгж сайн бүр хоол үл яваагүй юм шиг байна. Нэг удаагүй ер нь бол хасагдсан юм шиг байна гэсэн мэдрэмж надад төрсэн байхгүй юу? Яад ч юм. Гисэн чинь ингээ бүр ингээ финалд сүүлийн аврагын төлөө өрсөлдөхөр ингээ үлдсэн чи би бүр өстө маш гоё мэдрэмж. Бүр ёо энийг одоо яг юу ч тайлбарлах яг үзэж байгаа үе яг тэр үзэжсэн үедээ бол миний юм бүр ингээ сэтгэл зүйл бүр ингээ галзуурч бүр ингээ дискот одоо өнөөдөр би архиун гэмээр тийм мэдрэмж ингээ төрж исэн. Одоо яг ингээ бас арай ингээ намжицсан байна. Тайвширсан байна. За тэгээд нэг зовж жагаад нэг өмнө нь яг цаагаар хоол идчихлээсэн баг л та. Гэтэ энэ дээр анх удаагийн камерт ингэ хоол идчихэж байгаа дүүс гарч байгаа юм уу тийм яа гэмээр. Тэгэл би хоол ахаар ингэ эний түрээд идэв гэж мэгэл маяа тийнээ хөөхөн. Тэгэл Монгол хоолнууд гарч ирсэн чи юу эднэр байтхан миний шүрмэс татан алдсан заяа. Би бүр бууз хорхог би бүр атархсан бараг өмдөндөө шийдчихсэн гэсэн ёо. Тэгээд дээрээс нь би солонгос хоолн бас айгу дуртай байхгүй юу? Тэгээд монголчууд ч юу юм солонгос хоолнд солонгос хүнээс илүү солонгос хоол идчихэж штий. Тэгээд солонгос хоол бас дуртай. Тэгээд бахан солонгос хоол хорхог бодог. Би өөргөө яад ингэ зовоод байна. Хорхог бодог буу зарсан чи миний бараг ингээд өмнө тэмцээ үзчихснээс илүү шүрмэс татах нэ бүр. Амар гоё ёсоо. Тэгээд хоол идчихсэн аа. Тэн дээр солонгосын баг нөгөө нэг Монголын магийг үлдэн гэж бодоагүй. Айгу нэг тийм азтай учраас л азаар л ингэ үлдээж яваад байсан баг гэж бодсон чинь үгүй юм шиг байна гэдгсэн чи би бүр яг дахиад ингэ нөгөө яг хоол үзээд ингээд би яг ингээд зүрх гэсэн ингэсэн суужсэн баг тэгсэн бүр хуцаад байна гэд нөгөө нэг тэр энерги автлан маань ингээд сэрсэн. Тэгэл байж идэл май орхон баяр найз яагаад тийм хөвгөлтэй юм болоо. Нэг тийм яг хөвгөлтэй хүн гэдэг чинь ингээ байнга ингээ хөвгөлтэй байж байгаа юм яриа хүмүүс байж бас болдоо ш. Тэнгүүд майонез нэг их юм ярьдгүй мөртлөө зүгээр ингээ яриамаар өгөр яг нэг тийм AI юм шиг робот юм шиг ямар сэтгэл хөдлөлгүй царай нь бүр яг юм мөртлөө алнаа. Ямар ч даалгавар байсан бид тэгнэ. Монголд аж тийм сүрэгчийг харуулах болноо. Вау, гайхалтай юм. Ямар тийм царай нүгэлгүй ярьдаг юм бэ? Тэнгүүд сүүлрүүгээ бас жоохон нүүр чагарсан байх. Тэгээ Монголын магийн ярьж байгаа юмыг илүү ч гэсэндээ харуулж эхэлсэн байх. Танаасаа зураг авалт юмагийнхан суужснаа. За эдээд хожигдохоос өмнө та нар. Хэлийг нь ойлгохгүй. Гэтэ тиймэрхүү яриаг нь хооронд нь орчуулж өгд юм болов уу? Туулуу. Хэлийг нь ойлгох юм амар амгалан ямар сайхан юм бэ гэж бодсон. Ер нь яг хөвгөлтэй. Гаднаа бол бүгдээр яг би билүүгээ. Хөвгөлтэй чингэнүүд юм аа, хөвгөлтэй найзууд юм аа, хөвгөлтэй андууд юм аа гэл нэр. Энийгэстэй. Дотроо бол алдаамаг үлхийг л гэж бодож байгаа шүү дээ. Шагнал ахмаа шагналын мөнгөөр Монгол аялуулнаа гэсэн чинь бид нөр өөрсдөө мөнгө аваад өөрсдийнхөө мөнгөөр аялна. Тэр нь л аяга хөвгөл энэ л уус яг нэг байх хэвээр юм. Тэгээ өөрсдийнх нь бас ингээд нэг тийм хошин мэдрэмж гэж байдаг шүү дээ. Тэд нар хоорондоо бас ингэж нийлж яваа бас аяга хөвгөлтэй. Аяга гоё. Үдвэштэй. За тэгээд хонгоны мах чангалж явсны эцэст сүүлийн даалгавар ирсэн. Тэгээд анх яг даалгавруудын энэ нэгээс сонсоход ер нь бол хүчний даалгавар 2, хурд шаардах нь 1 байсан байхгүй. Тэгэнгүүт
Yes, ер нь бол манай даваа тал байна гэж би бодсон. Хурд бол манай даваа тал биш. Тэр үлийг солонгосны тал даваа тал ялцчихгүй. Бид нар ч үнэхээр тавхаан гялалзаад бүр байрагдахгүйгүй бүр үнэхээр амар. За тэгээд эхний даалгавар хэлсэн. Эхний тэмцээн хийсэн өөдөө төсөв түлхдэг. Тэгээд энэ бол үнэхээр үцгэд хэцүү. Гэтэ бас айгүй нэг тийм гоё тэмцээн. Яг тэмцээний хувьд айгүй гоё тэмцээн байгаас нэг үзүү штэ. Бүр шууд ингээд тэгээд үтчих хэл үнэхээр хэцүүсэн. Би бүр яг хамт ингэж дүүлсээрээ л яг л өмдөндөө шийдэх шахсан заяа. Бүр ингээд тэгээд толгой өвдөөс үл рүүгээ айгүй хэцүү. Тэгээд дээрэс нэг хугацаа нь амар надад яг тараад байгаа хугацаа нь айгүй уурт. Тийм болохоор тэр хүмүүс яг ингээд тэгээ яаж хаад гурван юмны хооронд ингээд гүүгээд амар стресстэй үзэхэд тийм амар ингээд салганж хагаад яг тэр мөчөд бол бүр айгүй хэцүүсэн баг. Тэгээ маш хурдан ингээд нүдэн бүр ингээд гүүгээстэй ингээд байсан баг. Айгүй хэцүү ажиллагаа шаардах гэх юм уу. Тэгэл тэрий чи ингээд хараад яана гэж ингээд салгансаар адил бүр ингээд бөксөө чангалсараад би бол доцгор болцсон байгаа. Тэгээ яг солонгосын баг дээр бол яалчгүй тэр зомбийн тэгээд Минжээ хоёр үл яг нөгөө нэг нохоонд барьдаг мод гэдэг шиг бүр нэг тэр юм л бол тэр хоёрыг багийн ахлагч нь бол Самбина тийшээ гүгээрээ Минжээ түлхээрээ Самбина буцаад яв. Чаг зомби хар хүүр чинь миний краш гэдээсэн би бүр одоо бүр хуц зайл болсон шүү дээ. Яж хаад үнэхээр сайн бүр нэг ингэж хурдан ингэж явж маа хүч мөчний үед бол эвгүй гарахгүй юу? Стресс гэтэл тэр одоо түлхэлтэн дээр бол одоо хамгийн ихнийх дээр голын тэрэн дээр нөгөө талаас солонгосоос 3 манахаас 3 хүн очсон багт солонгосын талаас бол жинхэнэ одоо багийнхан 3 эвгүй гарна ингээд 3 эрэхтэй ингээд тулсан байсан ш. Тэгэхэд манай талаас Азиа найз байж хаад тэд нар бол ингээд өөдний бол гусна гэж л бодсон баг. Тэгэхэд бүр ингээд таг төвчсөн штэ. Тэн дээр бол энэ Монголын энэ Азиа гэдэг тамирчдыг бүр ийм амар хүчтэй гэж бодоогүй. Тэгээ яалчгүй эмэгтэй хүн болохоор бодоогүй л ахaltaа. Гэхдээ Монгол эмэгтэй хүн шүү. Алайсуу утсан. Тэгээ ер нь бол уг нь бол Монгол ингээд хүчний үед илүү байсан шүү. Одоо энэ ихний раунд дээр яалчгүй Монголын биш солонгосын багийн 3 хүчтэй яг 3-9-3 байсан ч яг зургуулаа ингээд тэнд ингээд сугларсан ч солонгосын баг яг ингээд одоо би одоо энэ хааныг ингээд цааш нь гаргах гэдэг ингээд түлхээд байгаа юм шиг ингээд таг ямар ч хүлгэн ингээд байгаад байсан шүү дээ. Тэр сомби солонгосын багийн ч бас аим шиг юм бийтэй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Яг ингээд хаан түлхэж байгаа юм шиг. Тэгэл ингээд ийм хүчтэй гэж бодоогүй Монголын багийг ийм мундаг гэж бодоогүй яг ингээд агнуулж байгаа амтэн төрсөн өдрөө яж чад тэр амар нэг тийм миний ингээд тийм ээ бид нар Чингисийн Монгол гэсэн бодлын маань ингэж өдөөхөр өгнүүд ашиглаж ярьдаг. За тэгэл би тийм ээ би чамайг агнах болно гэж солиороо сууж исэн үгэн. Тэгээ эхнийх дээр бол маш гоё ялсан. Үнэхээр мундаг. Тэгээ би нөгөө нэг дөрмийн танилцуулж байгаа анх үзэхдээ би өдөр үзчихсэн болохоор ингэ жоохон гүйлгээсийг үзсэн. Дөрмийн танилцуулгахдаа үзэг байхгүй юу? Тэгээд 3 раунд явна гэдгийг сонсоогүй. Тэгээд би ялчлаа гэд тэрүүгээр бүр ингээд гэд ингээд орилж ирсэн чинь 2 дахь раунд гэлгсэн би бүр зайлаа юу вэ? Нэг л юм хэллээ гэж. Тэгэж үзсэн. Тэгээд би тэр тэмцээн дээр ялчлаа гэж бодож ирсэн байхгүй юу? Гэсэн ч үгүй байсан. Тэгэл тэгсэн чинь тэрний 2 дахь үеэс нэхлээл нөгөө нэг бондгор солонгосын багийн бондгор найз мэз гинт амар хүчтэй орол яг нөгөө Ким Духан дээр гардаг ш. Гинт амар хүчтэй орол. Гинт дутуугсаа бодсон юм уу? Яасан юм бэ? Эсвэл түрүү ийдсэн хоол нь яг гоё шингээд одоо яг ингээд хүчтэй болоод эхэлсэн юм уу мэдэхгүй тэрс. Гинт л амар солонгосын баг амар хүчтэй болсон. Тэгсэн чи би түрүүний хүний коммент харсан чинь эдгээр ингээд допи хэрэгэлсэн байх гэдэгсэн. Солонгосын баг эхнэр аамдад дуусгана. За болох байлаа манайхан ингээд допинг хэрэгэлсэн байх уу. Гэтэ манайхан мундаг байсан. Сүүлийн шатн дээр ялгадаад эхний тэмцээн дээр манайхан ялгадчихж байгаа гэсэн чинь орхон баяр найзтайгаал эднийх ингээд амар хөнгөн түлхээд байгаа байхгүй юу. Гэтэ тэгээд ялагдахгүй байсан тэмцээн дээр ялагдчихлаа да гэж бодсон гэ тэр үнийг яг үнэн заяа. Яагаад ингээд 2-3 дахь дээр ингээд хүч сулраад манай хүч сулраад тэдний баг хүч сайжраа тэгээд тэдний хажаахт ингээд амар хөдөлгөөнтэй бүр юм. Тэгээд 2 дахь дараагийн тэмцээн дээр гүйлт бүр ингээд тасралтгүй тэгээд эцэс төгсгөлгүй тэгэж үргэлжлэх тэмцээн бол нэр би үлийн тэмцээс айдаг. Тэгээд угаасаа тэр нь гүйлт юм чинь угаасаа гүйлтийг сонгохгүй ах гэж би бодсон. Угаасаа манай давуу тал бол биш. Солонгосын багийн тамирчдын одоо хинийхэн ч инстаграм руу та нар ороод харсан. Одоо ингээл ийм дасгал хөдөлгөөн хийх юм гач ингээд тоног төхөөрөмжийн бааж дээр сонин юм ингээд чаленж маягийн юм хийх нь угаасаа эдгээр өөрсдөө бүр ингээд ажил нь болсон. Амьдрал нь болсон. Тийм хүмүүс.
Тэгэхээр ийм юм дээр ер нь л илүү туршлагатай. Тэгэл тэр нэг одоо тэр гүйлтийн зам маам ингээл гачаа юм хийдэ ингэж яаж янз бүрийн юм хийдэг юм дээр чинь эднэр бол бүр ингээд тасал болсон гэх юм уу. Тэгээд яалтчгүй солонгосчуудын энэ тамирчдын хувьд л яг энэ төрлийн спорт хийх нь өөртөө басаа ажиллана. Энэгээр өөртөө мөнгө олдог тийм хүмүүс. Тэгээ монголчууд болохоор тийм одоо гүйлтийн зам бүр тийм одоо механик гүйлтийн зам дээр нэг хүүгээд авахгүй шүү дээ. Зүгээр гараал гүчнээс дээ. Сайхан биш. Нэг богд бол руу гүч тэргээл тэг гүдэг үстэй. Ихэвчлэн тэр хүмүүс шиг. Тэгэл нэг тийм гачаа юм дээр багаж төхөөрөмж төр сонин юм хийгээд байдаг шүү дээ. Угаасаа тэмцээнд оролцож явахдаа жоохон баяр Монгол тамирчид хилжилээсэн гээд огт хийж үзээгүй сонирхолтой дасгал хөдөлгөөн спортууд, сорилтуудыг хийж үзлээгээд. Тэн дээр бол яалчгүй солонгосчууд илүү байгаад байгаа. Тэгээд яалт дээрээс нь өмнөх сизонд орж исэн хүмүүс тэгээд ер нь бол энэ тал дээр бол солонгос яалчгүй туршлагатай байгаа юм. За тэгээ хоёр дахь тэмцээнд дахиад нөгөө нэг гачин бөмбөгшөөг юм чирдэг. Ийм хачаачин тэмцээний санаа энэ. Нэвтрүүлгийн маягийн хаанаас олоод идэв вэ? Зүүдэл зэрд юм болов уу? Би өнөө шөнө нэг ийм тэмцээн зүүдлээ гэд. Нэвтрүүлгийн маягийн хоорондоо тэгж ярьж санаа болт юм болов. Хамгийн ихнийхтэй ч уусаа яг хөнхөө явуулт байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь Орхон баяр ингээд ерөөсө орлоог ингээд хой нөгөө нь олсон бүр ингээд сууларсан. Тэгээд босно ингээд явж тэр нэг амир игдүүтэй би тэр надад амир инээдтэй игдүүтэй харагдаад байсан. Санаа тэрийг яг анзарч харсан. Яг тэр дүрсэн гэх юм уу? Өмнөх тэмцээн дээр үл яг нэг тийм тэр чинь бас ингээд тактик авахаал самбаа нэг тийм ийшээ гэсэн юм байгаад шүү дээ. Яг ингээд зөвхөн хүчээрээ байхад бол би бол манайх илүү гэсэн бодолтой. Илүү үстэй гэд бас жоохон тийм айдас үл байсан. Тэгээд энэ чинь яг араас нь шууд ингээд явж байгаа шүү дээ. За дараагийнхан гэх тийм хүмүүст ингээд сүүлээр хүндрэх тусам цуцнаа да. Яг ингээд цуцаад ёо одоо дөрөвдөг шат дээр ёо гэж байж за тавт нь улам өндөрлөө гэх тийм хүмүүс ялчгүй айгүй тийм цуцаж ядарсан байх гэж бодож байгаа. Тэгээд бас энэ дээр яг нэг солонгосын маг илүү нэг тийм 1 2 гэд яг зэрэг ингэж урагшлаад байгаа нь ер нь л харагдсан. Тэгээ монголчууд л яг ингээд тус-тустай ингээд уг нь л яриалсэн л та ингээд зэрэг явмаар байна. Энийг нь хилээж орхооч хилээч гэж хоорондоо ингээд маргалдаа лсэн л та ингээд. Тэнгүүт яг ингээд тэмцээн дээрээ яг татахын цаг жоохон ингээд яг солонгос шиг яг тэгж нэг зэрэг 1 2 гэж явж чадахгүй байгаад байгаа харагдсан байхгүй. Тэгээ тэрэн дээр л ер нь жоохон алдсан баг. Бүр 5-5 үе явсан. Гэтэ энэ бол яг үнэхээр ингээд мундаг заяа. Ингээд энэ тэмцээний энэ шоуны ингээд бүх даалгаварт нь оролцож үзлээ. Финалд оролцлоо. Ялагчийн төлөө өрсөлдөөд бүх даалгаварт нь оролцож үзээд одоо аль эрт хасагдсан хүмүүс юм энэний өмнө хасагдсан бүх даалгаварт нь ингэж ядаж бүх даалгаврыг ингээд туршиж үзэж энэ мэдрэмжийг мэдэрч үзээгүй зөндөө олон баг байгаа штэ. Тийм болохоор бүх даалгаварт нь оролцож үзлээ. Тэгээ сүүлийн даалгаврыг бас бүр яг 5-5 үеийн дуусаад нэмэлт үе гаргаад тэгж өрсөлдсөн нь бол үнэхээр чанга өрсөлдөгч шүү бид нар азнуудаа гэсэн мэдрэмжийг бол өгсөн гэж би бодож байгаа. Тэгээд яг ингээд бүр ингээд уусаал нэг тийм тайван хүмүүс гэдэг нь ингээд яг сүүлийн нөгөө хугацаагаараа ингээд өрсөлдөж байсан. Тэхний солонгос ингээд төрүүлээд түрээд ялцж байгаа шүү дээ. Манайхад ингээд ялагдчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Орхон баяр за ямар урд өрч вэ? Ямар урд өрч вэ? Үнэхээр тайван зөө. Яг ингээд дөнгөж би яг анх үзэж байхдаа бол бүр ингээд айгүй нэг тийм яг үзээд дуусны дараа нэг тийм айгүй нэг тийм горьдлого тээсэн байсан юм чинь бас ялчвал мэдээж маш гоё штэ. Тэгээд ингээд үнэхээр ойрхон байсан. Хамгийн ихний тэмцээнд ингээд хасагдсан бол одоо яа гэсэн. Яг ингээд сүүлийн тэмцээнд болохоор ингээд нэг тийм өгнөх ойрхон байсан юмсан арх өөх юмсан гэсэн мэдрэмж үл ингээд төрөөд исэн байхгүй. Тэгээд яг ингээд жоохон ингээд одоо бол ингээд үзснээсээ жоохон удаа жоохон ингээд тайвширсан байгаа болохоор бол тэр мэдрэмж үл ингээд арилцсан. Солонгосын баг гэхдээ яг уу сайн баг. Тэгтээ яг ингээд солонгосын баг булах хайцсан уу, ингэсэн үү, тийсэн үү, шипи авдаг байсан уу, ингээл хөнгөн байд, ачаа нь хөнгөн байдаг байсан уу? Солонгосын хоёр эмэгтэй тэр ачааг ингээд хойлохноо өргөж явсан байна гэд. Тиймэрхүү юмнууд л ер нь л явж исэн. Гэхдээ тэр бас ихтэй сонирхолтой. Солонгосын хоёр эмэгтэй тэр 180 кг байсан санагдаж байна те. Тэрийг хойлохноо өргөж 180 кг чинь бас л хүнжтэй. 50 жилийн хурал одоо би яг тэрүүгээр л одоо харьцуулж чадчих. Би айлын том охин бохгүй. Дээрээс нь ингээд манай аав ингээд юу нуран өвддөг гэсэн. Тэгээд тийм болохоор хүн жим өргөдөг байсан. Одоо бол гайгүй л те. Гэтэ ингээд 50 жилийн гурлангууд ингээд аа битэр ингээд гарч мараад ингээд дамжилж ингээд шатаар ингээд 4 5 3 5 гардаг байсан бохгүй.
Тэгмээ 50 жилийн гурлыг би аавдаа дамжуулж ахтал хүнд зав. Тэг яаж чад өөдөө явахаар тэгдэг байсан баг. Тэгмээ 180 кг чи 3 ширхэг 50 жилийн гурил нэмээд дээрээс 30 кг амар хүнд ахаагаад. Гэтэ яг тэр хоёр солонгос эмэгтэй тэгж амар хүмүүс яриад байгаа шиг өлхөн өргөөж явсан юм байхгүй бас ингэ яа голдоо амарч амарч явсан л та. Гэтэл бас дэжигтэй 180 кг гэдэг чинь юу хүнд штий. Тэгээ солонгос төрсэн ингээд муу сайн луурчд гэсэн юмнууд л аюу их байгаа. Тэгээ би яг үзэж байхдаа бол өстэй ялах байсан юм гэж бодоод байсан ч гэсэн тэгээ одоо ингээд ботход эргээд харахад бол нөгөө нэг тийм ялсан юм шиг ялагдал ялагдсан юм шиг ялалт гэж байд юм аа гэж нэг үгээд штий. Яг тэр шиг тийм мэдрэмж төрсөн. Ерөөл үзэгчдийн хувьд олон нийтийн одоо бусад улсуудын хүмүүсийн нүдээр бол ер нь л ялагч нь яг Монгол байсан. Энийг би ингээд зөвхөн бид нар л ингээд Монгол болохоор бид нар бол Чингисийн Монгол гэдэг ингээд энүү гэж бодсон чинь үгүй яг бусад улсын хүмүүс хүртэл тэгж бодож байгаа юм билэ. Тэгээ тэрэнд нь бол маш их баяртай байна. Тэгээд энэ бол үнэхээр Монгол улсыг дэлхийд бол бүр үнэхээр гоёор сурталчилж өгсөн. Бүр үнэхээр гоёор сурталчилж өгсөн маш гоё боломж. Монголынхон тамирчид бүр үнэхээр тэгээ солонгосын одоо багийн ахлагч бол угаасаа ингээд од сайн энэ дээр ялааг бол баг ах ингээд шүрмсэн татаад бүр өгчих байсан баг цаа баг. Өглөө би ингээд өмнө season 2 дээр ах ингээд жоохон харамсалтайгаар хасагдаад энэ season орж ирэхдээ хэлсэн шүү дээ би ингээд харамсалтайгаар хасагдсан учраас өдөр болго хардаар зүудэлдэг байсан ингээд угаасаа харагдаж байгаас угаасаа ингээд амар стресстэй ингэж оролцож сэтгэлээсээ үздэг. Ялааг бол ах үнэхээр шүрмсэн татаад нас орчиж магадгүй байсан баг. Тэг ах бол үнэхээр ихээс өргөтөл би физикал аашаа сууганд орж төрүүлхийг хүсэж байна гэж чарлаж төрсөн юм шиг. Тийм л хүнтэй солонгосын баг ахлагч бол. Тэгээ солонгосын багийнхан гэж хэлэхэд хэлсэн амлсан дөрөв тэр бөм дөрвөөр Монголд ирж аялаарэ энэ зун ирэх зун одоо сошиал хаягуудаараа солонгосын тамирчид бол олон танигдсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр бөм төгрөгөөрөө хэлсэндээ хүрээд тэндээсээ Монгол руу ирж аялж Монголын мас сурчлаарэ. Аха хэлсэндээ хүрээрээ. Тэгвэл зүудэн чи ороош баха. Та хар тарахыг мэдж байгаа сте. Тэгээ тэн дээр бас ингээд манай төрийн талбай босоогоор үлдлээ штэ. Бид нар албаар унгаагүй юм за гэж мэдж байгаа нь хөөхөн. Тэгээ тэнд очиж далбаамда мөргөж байгаа хэсгийг хараад бол бүр үнэхээр маш гоё мэдрэмж байсан. Тэгээ би уйлаа. Тэгээ одоо ингээ эргээд харахад хамгийн ихний анги тасагдж яхад Монголоос бусад улсуудын багууд л дандаа ингээд юу гэдэг дэлхийн хэмжээний ингээд бүх хүн мэддэг мундаг тамирчид дэлхийн хэмжээний од дэлхийн данстай тамирчин нэг тийм хүмүүс байсан шүү дээ. Монголд бол нэг тийм хүн байгаагүй. Тийм мөртлөө одоо ингээд тэр олон хүмүүсийн ингээ ардаа хаяад финалийн шатанд 2 дорно гэдэг бол энэ бол бүр үнэхээр мундаг амжилт. Бүр үнэхээр мундаг амжилт. Дээрээс нь улсаа сурталчлаад энэ одоо үтсэн хүн баг ихэнх хүмүүс л Монголын баг дуртай Монголын багийг ялаасаа гэж хүсчихсэн. Монгол улсын талаар одоо сонирхдаг болсон байна. Тэгээд тэн дээр бол үнэхээр адуу шиг янзхан сайхан мэдрэмжүүл төрсөн. Тэгээд Монгол тамирчид маань үг хэлээд хивээс очоод ирвэл мэдээж би уйлсан. Оролцсон бүх тамирчидтай маш их баярлалаа гэж одоо миний бичлэг одоо миний баярлалаа сонсгол ахaltaа. Гэтэ би үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Улсаа үнэхээр гоё сурталчлаа. Монгол хүмүүс одоо би л энд үнэхээр нэр хүндтэй болсон. Одоо энд найзууд дундаа бол би ч монгол хүн шүү дээ гэл томордог болсон. Тэгээд миний иргэн тойронд одоо солонгос хүн байхгүй учраас би л одоо бусад одоо тэр Япон, Индонез, Турк, Мөрг тэд нар дундаа бол би одоо ингэ аврагна болсон. Юу гэдэг Японы найз мэдтэй хай Хашимото нэг цай аваад ирээч гэж хэлээд сууж ин гэж бодож байгаа. Солонгосын багийг ингээд огт ингэж лүүр ашиглаж одоо ялсан уу гэдэг дээр бол миний бодлоор тэгэл яг тэгсэн луурчин гэж хэлэхгүй яг бас тэгээгүй та нар буруу ярьж байна гэж бас хэлэхэд бас хэцүү. Энэ иймэрхүү нэг гачаагачин дасгал одоо даалгаврууд гүйцэтгэх дээр бол ялчгүй туршлага гэдэг юм бол бас авч гарсан байх. Туршлага гэхүү нохоо санаа гэхүү тиймэрхүү юм бас байсан баг. Тэгээд бас арайч тийм дээ солонгосын багийн ачаа мачаанд ингээ хөнгөн байж байгаад тийм улаан цагаандаа гарсан шижгийн заван бузартай юм бол хэвээгүй айлгүй л гэж би одоо найдаад байна шүү дээ. Гэтэ зарим хүмүүс бол бүр үнээр баталгаатай юм уу шижгийн аргуулагчд вэ гэсэн хүмүүс л байлээ.
Солонгосчуудыг. Гэтэ миний амьдралд үл яг ингээд ойрхон ингээд байж үзсэн, одоо ингээд танилцаж үзсэн, ингээд хамт ингээд ажиллаж үзсэн ч юм уу, найзалж үзсэн тийм солонгос хүмүүний амьдрал огт байхгүй байхгүй. Тийм болохоор би мэдэхгүй байна. Тэгээ яг ингээд хүмүүсийн ингээд сошиалтэй байж байгаа харангууд ингээд тийм солонгост байдаг ч юм уу, амьдардаг, сурдаг. Яг тэр солонгос хүмүүстэй хамт нэг юмд ингэж амьдарч үзсэн хүмүүс болгодог. Солонгосчууд өмхий санаатай өрнөд ч тэгээ яг тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас яг нэг тийм солонгос хүмүүс цаагаараа бас нэг тийм онцгой хүмүүс байдаг юм шиг. Гэтэ мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй. Жилийн өмнө болоод дууссан. Жилийн өмнө яг юу болоод дуусныг л бид мэдэхгүй. Тэгээ одоо гэтэл ер нь үл яг хүмүүсийн сэтгэл зүрхэнд ялсан ялагч нь бол монголчууд байлаа гэж үл үнэхээр амбартай хэлж чадхаар байна. За тэгээд яг ингээд 7 хоногийн одоо нэгдэх өдөр гэхээр чи бид нар ч мөрөө нэгдэх өдөр гэд тэгдэг хүмүүс шүү дээ. Би үл тэгдэг. Тэгэхээр тийм байхад ингээд 7 хоногийн эхний өдрүүдийг ингээд догтлон байж хүлээлгээд нүд байсгаж сэтгэл догтлуулсан үзэх юмтай байлгасан шоуны хамт олон болон Монголын тамирчид маш их баярлалаа. Тэгээд яг нэг тийм үнэхээр гоё ингээд шоу эсвэл кино үзээд дуусны дараа нэг тийм амар хоосон мэдрэмж төрдөн шүү дээ. Бүр ингээд би юу хийж илаа? Одоо юу хийлээ? Нэрээ амьдрын штэ гэж бодохоор энэ нэг тийм үзээд дуусны дараа бүр ингээд хоосон мэдрэмж төрсөн. Тэгээд маш гоё шоу нэвтрүүлэг хамт байсан та нартай бас маш их баярлалаа. Тасал хөдөлгөөн хийж одоо эрүүл амьдралын маягийг өөрсдөө одооноос хэвшүүлж эхлэсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Монгол тамирчид хамгийн мундаг.